За хууль санаачлагчид дараах зүйлсийг Алтангэр сайдаа. За нэгдүгээрт нь болохоор энэ төрөөс мэдээж одоо прокурор ч юм уу, шүүгч гэдэг юм уу, одоо нотариус ч гэдэг юм уу, яг энэ хууль хэрэгжүүлж байгаа байгууллагууд дээр бид нар ёс зүйн кодыг тавьж өгөх нь бол төр төсний зарчим, хуулийн зарчим гэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ олон нийтийн хяналт тавьдаг, иргэдийн мэдэх эрхийг нь бас дунд нь гүүр болж байгаа. Бас дээрэс нь дөрөв дэх засаглал гэж хилэгддэг ийм нийгмийн хүлээлттэй байдаг зүйл дээр хэвлэлийн эрхчлөөний хэвлэл мэдээллийн хуулийг хийхдээ яг энэ одоо ёс зүйн зарчмуудыг энэ дээр давхар шаардах нь зөв үү гэдэг асуудал байгаа. Тийм учраас бол энэ гишүүдийн яриад байгаа хэвлэлийн эрхчлөө болон хэвлэл нийтлэг эрхчлөө хоёрыг хооронд нь хольж хутахгүйгээр тус нь авч үзэх нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа. Тэгэхгүй болохоор ерөнхийдөө бид нар асар том өргөн хүрээтэй зүйлийг сүүлдээ нөгөө нийгмийн сүлжээ, сошиал медиа, ёс суртахуун бүгдийг нь холиод нэг сав руу хийгээд шийдэх гэж хичээгээд байгаа. Тэгэхээр энийг бол ингээд ойлголтын хувьд бол тус нь ялгамжтайгаар авч үзэх хэрэгтэй. Мөн улсын хурлын хамгийн газраас бас дүгнэлтийг уншиж хахад, гаргасан дүгнэлтийг уншиж хахад хууль зүйн нэр томьёо буюу нөгөө definition буюу яг тэр нэр томьёог юу гэж ойлгох уу гэдэг дээр дахиад улс суурьтай бас гаргалгаануудыг хэлцэх явцад хийх ёстой байна гэж үзэж байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө нэг ойлголтын дээр өөр байдлаар хүмүүс ойлголттой байгаад байна. За дараад нь яг ажил хэрэг санал нь болохоор энэ 5 дугаар зүйл байгаа. За 5 дугаар зүйл дээр бол жишээлбэл сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчим гэж байгаа. За энэ дээр жишээлбэл хараат бус бие даасан байдлаар тэнцвэртэй мэдээлэх гэж байгаа. Тэнцвэртэй мэдээлэх гэдгийг жишээлбэл хэн яаж тогтоох вэ? 5.1-2 дээр хүнлэг, шудраг ёсыг баримтлах гэж байгаа. Тэр хүнлэг байдал, шудраг ёс гэдгийг хэн тэгэл тогтоох вэ? Яаж? За тэгээрс нь үндэсний аюулгүй байдал хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх гэж байгаа. Тэр нийтийн ашиг сонирхлыг дээдлэх гэдгийг бас хэн яаж тогтоох вэ? За дээрэс нь 5.1-5 дээр хуулиар хамгаалагдсан нууцт хүндэтгэлтэй хандах гэж байгаа. Хүндэтгэлтэй хандах гэж жишээлбэл юу хэлж байгаа? Хүндэтгэлтэй хандахгүй байна гэвэл юу хэлэх юм? Хүндэтгэлтэй хандна гэвэл юу хэлэх юм? Энийг ямар хэмжүүрээр яаж тогтоох юм бэ гэдэг ойлголт. Яагаад энийг хэлж байгаа гэхээр энэ нь эргээд эрх мэдэлтэн албан тушаалтнуудын субъектив хандлагаар эргээд хүн хэлсдүүлэх ч юм уу хэлмэгдүүлэх шалтгаан болчих үедээ. Шалтгаан биш юмаа гэж бодоход шалтгаан болчих үедээ гэсэн болгоомжлол байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ 5 дугаар зүйлийг хэрвээ одоо хууль цаашаа явуулаа гэхэд бол бүхэлд нь энэ үзэл санааг эндээс хасах саналтай байгаа. Ерөнхий хуулийн үзэл санааг дэмжиж байгаа ч гэсэн 5 дугаар зүйл дээр байгаа ингээ хит наривчилсан хит төрлөө одоо энэ хэвлэл нийтх эрхийг татж байгаа энэ зохицуулт нь өөрөө үндсэн хуулийн агуулгад нийцгүй гэдэг саналыг хэлэх гэж байгаа. Тэгээд орон нь одоо ингээд хилцүүлгийн явцад ажиглагдж байгаа нэг зүйл болохоор дахиад хэлэхэд хэвлэлийн эрхчлөө, хэвлэл нийтлэх эрхчлөө. Нэг талдаа бид нар яг медиа буюу одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуудлыг яриад байгаа юм шиг боловч нөгөө талдаа зарим гишүүдийн байр суурь нь болохоор одоо хэвлэл нийтлэх эрхчлөө, үг хэлэх эрхчлөөтэй холбогдоод нөгөө freedom of speech руугаа ороо явчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас энэ хилцүүлгийн явцад ойлголтыг нэг мөр болгож, хууль зүйн нэр томьёонуудыг нэг мөр болгох ёстой. За тэр тодорхойлолтон дээр байгаа тэр одоо илтэд худал мэдээлэх гэж илтэд гэдэг нь жишээлбэл яг юу хэлж байгаа. Эргээд эн чин цаашаага одоо өнөөдөр шилбэл хүн амьтан хоригдоод сэтгүүлчид ажил үргээ гүйцэтгэж явсны төлөө хилмигдээд шорон оронд ороод байгаа учраас энэ асуудлуудыг бид нар маш нухацтай авч үзэх нь өөрөө хүний эрхийн шалгуур зарчим байна гэж үзэж байгаамаа. Тийм учраас бас хүний эрхийн дэд хорооны даргын хувьд энэ асуудал дээр нухацтай хандаач 2 дугаар, 5 дугаар зүйлийг ер нь бүхэлд нь хэлцэгдсэн тохиолдолд хасах саналтай мэргэжлийн байгууллагуудаас дахиад энэ төр хилцүүлэг явуулаач гэж хүсэж байна. Баярлалаа.